Тэгээд энэ нэмж байгаа бүтээгдэхүүнүүд нь өөрсдөө асуудалтай хүнд хортой үгүй гэдэг дээр маргаантай хэвээрээ байгаа. CD, DVD тэгэх үнцрийн 3 болон 7 дугаар ангиллал хүүхдийн өвчний сав болоод шүдний имплант гэх мэт маш олон төрлийн зүйлүүдээр BPA-г ашигладаг. 930 онд Их Британий эрдэмтэн BPA гэдэг энэ байцан дээр судалгаа хийж үзээд нэг юм олж тогтоосон нь болохоор хүний даавар болох эстрогенийг сул дуурайж байгааг олж илрүүлсэн. 1990 онд Стэнфордын их сургуулийн судалгаа хийж үзэхэд бага хэмжээний BPA-г дотор нийсэн бүтээгдэхүүнүүдээ уусч одоо ингээд холилдож байгааг анзаарсан. Дэлхийд дээр одоо ямар нэг үйл ажиллагаа зарцуулдаг хэмээн байцын хор хүмүүлийн 90%-ийг нь тогтоочихсон байдаг бол BPA дээр одоо хүртэл маргаантай байгаа. Маргаантай байх хоёр шалтгааны нэг нь болохоор эндогений судалгаа хийхэд өөрөө нарийн төвхтэй маш мэдрэмтгий байдлаас олж туршилтын үр дүн өөр байдлаар гарах боломжтой бас үр дүнгүйч байх боломжтой байдаг бол хоёр дахь нь засгийн газар болон эрдэмтдийн багийн хоорондын зөрчилдөөнөөс үүссэн. Олон нийтэд энэ одоо BPA гэдэг байцны бидний хэрэгжилж байгаа хоол хүнсэнд дуусаад байдаг юм бол энэ тал дээр яах хэрэгтэй вэ гэдэгт бүгд анхаарал хандуулж ирсэн. Үүний өртөнд 2014 онд Америкийн хүнс эмийн захиргаа гэж орчуулгаар Food Drug Administration буюу FDA гэдэг байгууллагаас 161 судалгаан дээр шинжилгээ хийж үзсэн. Шинжилгээний гол зорилго нь болохоор шинжилгээ ухааны байгууллага ямар нэгэн захиргааны төв байгуулахад хэрэгтэй мэдээлэл гаргаж өгөх чадвартай юу? Үүнээс улбаас бид нар дүрм журмдаа өөрчлөлт хийх боломжтой юу гэдгийг харах гол зорилготой. Бага зэргийн нөлөө бол үзүүлж байна гэдгийг харуулсан судалгаанууд байсан боловч захиргаанаас болохоор энэ нь бодлого тодорхойлоход бол ямар ч үр ашиггүй юм байна. Дөрвөөс дээшийг бол хэрэгжилж болохгүй гэж тодорхойлсон ч гэсэн дөрвөөс бага хэмжээний энэ BPA хүний биед хортой биш гэж үзсэн хэвээрээ байсан. Энэ асуудал нь өөрөө эрдэмтэд болон захиргааны байгууллага хоёр талд гаргасан гэсэн. Хоорондоо болохоор BPA-г бага тунгаар хэрэглээд буюу хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнээс үүссэн бага хэмжээний энэ BPA-г бидний биед орж ирэхэд хортой эсвэл хоргүй тал дээр маргалдаж эхэлсэн байна. Захиргаа буюу зохицуулагч, хууль дүрм одоо боловсруулагч байгууллагуудын хамгийн том лаборатори бол GLP буюу Good Laboratory Practices гэдэг лаборатори гэхээсээ илүү стандарт ямар хөл хөдлөх, мэдээлэл цуглуулах, тэгээд зөвшөөрөгдсөн туршилтуудын загваруудыг бол баталдаг газар байсан байгаа. Verity BPA буюу захиргааны байгууллага болон их сургуулиудын лабораториудын хоорондоо хамтарсан судалгааг хүлээн зөвшөөрөх тал дээр хамтын ажиллагаагаа сайжруулах үүднээс зохион байгуулсан ийм төсөл байгаа. Энэ төслийг ярихаас илүү энэ яагаад энэ Food Drug Administration буюу FDA гэдэг байгууллага өөрөө ийм асуудалтай болсон бэ гэдгийг хууль болон шүүхийн байгууллага дээр ямар нэгэн асуудал гарахад яг энэ GLP-ийн стандартыг дагаад мөрдөд явхад бол ямар нэгэн хариуцлага хүлээхгүй хамгаалалт нь болж байгаа гэсэн үг. GLP-ийн өөрсдийнх нь үйл ажиллагааг хянахт нь бол нэг оролцоо байдаггүй. Одоо мэргэжлийн холбоодууд болон эрдэм шинжилгээний сэтгүүлүүд хариуцж явж байгаа гэдэгт найддаг бол тэр холбооднуудад нь агентлаг захиргааны байгууллагуудтай энийгээ даатгаад үлдээчихдэг одоо ийм хоёр хийдлийн донд үржилэл болон хяналт тавих зүйлүүд нэг байгаагүй гэж ярьж байгаа. Манайх ч гэсэн ер нь бол төрийн одоо хэдий итгэмжлэн лабораториуд байдаг гэсэн төрийн байгууллагын өөртөөхөө лабораторийг
үндэслэж ямар нэгэн шийдвэр захирамж гаргадаг. Энийг илүү авч үздэг. Анх GLP-с гаргаж ирж байгаа энэ гайдлайнуудыг зөвхөн одоо референс байдлаар тэгээд зөвшөөрөгдөх байдал нь ямар вэ гэдгийг ер нь л сөхөж үзэх зорилготой байсан боловч энэ хуулийн өмнө хүлээх хариуцлага нотлохоон дээрээ тулаад ирэх үед энэ заалтууд нь илүү чанга болж бууж ирдэг байгаа. Яг гэвэл энэ захиргааны байгууллага бол энэ мөөлөгч шүүгчид гэдэг ихээр нэг талыг илүү барьсан байж магадгүй. Эсвэл өөртөө яг эрдэмтдийн мэдлэгийг мэдгүй байгаасаа үүдээд тэр сул талаа далтлах юм уу өөртөөсөө холдуулахын тулд илүү ашигладаг болсон. Үүний үр дүнд шинжлэх ухааны ихтэй сургуулиуд эрдэмтэд ямар нэгэн судалгааны хариу хийлээ гэж бодоход үүнийг дахиад засгийн газрын лабораторийн энэ фильтрээр нэмж оруулж хүлээн зөвшөөрөгдөх байдлын оноо буюу клинишийн оноо нь өндөр болж эхэлдэг гэсэн үг. Тийм болохоор GLP-ийн заасан журмын дагуу явсан судалгаанууд нь өндөр оноо авах магадлал өндөртэй байдаг. Вашингтон хотод ChromeLife гэдэг пестицид буюу энэ шавж устгагч хорны нөлөөнд хүүхдийн сэтгэн бодох чадварт тархинд шууд нөлөөлөд байна гэдэг асуудал гарч ирсэн. За ингээд шүүхтэр маргаан болох үед болохоор ChromeLife гэдэг үйлдвэрлэгч компани өөрийгөө хамгаалахдаа FDA-г ямар судалгаа барьж та нар энэ гаргаж ирсэн үр дүнг хүлээн зөвшөөрөд байгаа юм бэ? Энэ танай GLP-ийн гайдлайн болох энэ гарын авлагч чинь байхгүй юмыг нотлохоо баримт байхгүй юмыг та нар хийсвэрээр гаргаж ирээд биднийг шууд буруу шаагаад эхэллээ гэдэг байдлаар өөрсдөө хамгаалж болж байгаа. За энэ асуудлыг нөгөө талаас болохоор эрдэмтдийн баг GLP-ийн судалгааны арга барилыг дагаж яваагүй судалгаагч гэсэн ямар нэгэн нотлох баримтанда үндэслэж байх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Яг гэвэл эцсийн үнийн шинжлэх ухаанаар гарч ирж байгаа зүйлийг л хоорондоо тайлбарлах гэж оролцож эхэлж байгаа. Ойлголцож чадахгүй байдлаасаа болоод бодит байдлыг буруу тишээ хандуулчих юм бол энэ бидний амьдралд яаж нөлөөлөх вэ? Бодит амьдрал бидний амьдрал дээр юу болоод байгааг нь ойлгомжгүй. Яг бодит нь юу вэ гэдгийг шүүхэд хамгийн том асуудалтай болж байна гэсэн. BPA агуулсан гунзруудыг хэрэглэхэд бол хүний биед аюулгүй гэж мэдгдсэн. Энэ болохоор хоёр судалгаанаас гарч ирсэн дүгнэлт байдаг. Гэхдээ тэр хоёр судалгааг хоёулангийн гунзар үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд ивент гэсэн байх жишээ. Маргаан томроод ирэхийн хэвээр FDA болохоор энэ BPA гэдэг бодис нь биеийн тарих зам байдал төрөө булчирхай гормон нөлөөлж байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн ямар нэгэн баримт бичиг дээр хүний хоол хэмжээнээс авдаг түн нь өөрөө эрсдэл учруулахгүй гэж баримт бичигтээ тэмдэглэсэн хэвээрээ байгаа. FDA-с гаргаж өгч байгаа тайлбар нь болохоор GLP-ийн гайдлайн GLP-ийн гарын авлагын дагуу ямар судалгаануудыг хийсэн энэ судалгааг альч лабораторид хийсэн гарч ирж байгаа үр дүн нь дахиж давтаж хэдэн мянган удаа хийсэн гэсэн үр дүн нь адилхан байх учраас энийгээ барьж авна гэдэг тайлбарыг өгж байгаа. Тийм бол BPA ялчж авахгүй бидний биед нөлөөлж байна. Энэ баг тунг ахуйч гэсэн сэтгэл зүйн сэтгэл төвшөөрөөс эхлээд бүр чихрийн шижингийн 2 дугаар үе хүртэл ортол нэм хүндрүүлэх боломжтой юм байна. Хүний биед олон төрлөөр нөлөөлж байна гэдгийг баталсаар байгаа. Байж болох анхаархнуудын тархийг жинлээд нуруугаар нь хэвтүүлээд буцаж эргүүлж харах энэ олон байдал зан төлөвийг судлаад энэ хариу гаргаж ирж байгаа ч гэсэн хариу нотлогдоогүй гэж үзсэн хэвээрээсэн.
хамтын ажиллагаан дээр энэ суурилж байгаа төслийн үед ярих юм бол 3800 ширхэг харахыг хооронд нь үржүүлээд судалгааны хамгийн том зорилго болох энэ гарын авилгууд дээр нь тусгагдаагүй байдаг 12 төрлийн том асуултуудыг гаргаж үүндээ хариулахыг оролцсон. За энэ харахнуудтай тодорхой хувьд нь болохоор BPA-гийн тунд өртүүлээд тунгийн хэмжээнд бас бүр өөр тэгээ харахнууд болгоныг кодчлоод рандом хэсгийг нь рандом буюу сонгогдсон санамсаргүй сонгогдсон хэсгийг нь лаборатори руу өгч явуулаад судалгаа аль нэг лаборатори судалгаа хийснийхаа үр дүнгийн хариуг нь буцаагаад FDA-д хүргүүлэхээр болсон байгаа. Чонд болохоор төхөөрчүү, бомбо олчирхай, өхний булчирхай, мэдрэлийн систем, генетик, анатом, дархлаа мэдрэлийн систем, зүрх судасны үйл ажиллагаа гэдэг олон төрлийн зүйлсүүдийг шинжилж үзсэн. Эхний ээлжинд болохоор эмэгтэй архнуудад цагаасын ихсэл хэтэрхий ихсэж байгаа байдал нь ажиглагдсан бол эрэгтэй архнуудад төсний ялгарл нь багассан ажиглагдсан. Тийм болохоор ямар ч хэсэн нөлөөлт нь батлагдж байгаа. Тэгээд дэлгэрэнгүй судалгааныхаа репорт тайлан тэмдэглэлийг нь бол доор description box-д үлдээжээ. За ингээ хоёр талын захиргаа олон төрлийн байгууллага нүүдэлтэй их сургууль эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэд хоорондоо нэгдэж болохыг харуулсан сайн жишээ гэж энийг үзэж байгаа юм билээ. Тэгээд за үүнийг дагаад бас Environmental Protection Agency буюу байгаль орчныг хамгаалах агентлаг зэргийн газрууд олон төрлийн хамтарсан төслийг эхлүүлж эхэлсэн. Ийм хоёр талыг нэгтгэж нэг хуудсан дээр авч төслүүд бас явж эхэлсэн. Тэгээ яг ингээд үргэлжлүүлээд явах уу гэдэг дээр ингээд захиргааны байгууллага шинжилгээ ухаанаас хоцорчлоо гэдэг энэ байдлыг засах, залруулах юм дээр шинжилэл хийх үү гэдэг асуултан дээр болохоор тухайн үед байсан Обамагийн засгийн газар бол шинжилэл байхгүйгээр бол танилцуулсан юм байлээ. Тэгэхээр энийг харах юм бол ямар нэгэн улсаас гаргаж байгаа шийдвэр төв байгууллагууд нь баг зэргийн хоцролтой байдаг болохоор тэр улсыг ямар нэгэн бидний хэрэгжилж байгаа аль нэг бүтээгдэхүүн хунцар эднэр дээр дөрвтэй арга хэмжээ аваагүй байгаа гэдгийг харгалзаад бид нараас удаан суугаад байх, хойшоо суугаад байх албагүй. Институтийн хариуг хараад өөрсөндөө хувьдаа дүгнэлт хийгээд аль болох багасгах хэрэгтэй гэдэг хунцрыг ашигласнаар болохоор хүний гормон болон бусад эрчим системд нөлөөлдөг нь шинжилгээ ухаанаар батлагдчихсан болохоор заавалжгүй Америкийн засгийн газрыг хөдөлгөөг нь хүлээд авахгүйгээр бид нар аль болох халж эхлэх ёстой. Түрүүнд өрсөлдөлчлээ ажилтнууд нь мэдээж энэ захиргааны байгууллагын хооронд эдийн засгаа авч үлдэхийн тулд нөлөөлөл байдаг болохоор бид нар тэр хэсгийг нь ч бас харгалзаж үзээд хамтарч ажиллах төсөл гаргаад явах нь бол бас олон зүйл дээр шинжилгээ хийж болохоор санагдсан. Өнөөдрийн зөвхөн нэг хортой зүйлийг нь ярьлаа. 161 судалгаагаар их бага хэмжээгээр хунцар бидний биед нөлөөлж байгаа гаргаад ирсэн байхад бид нар энийг тоохгүй орхилгүйгээр өөрсдөндөө хог хаягдал болон өөрсдийн хэрэглээ тал дээр танад амар том сэдв ярьчлаа. Тэгээд бай.